Онцгой ерхий газрын харьяа агаараас 90 хаврах 111-р ангийн хувьд үйл ажиллагаа эхэлснээс хойш нийтдээ 203 Эрдэнэ түүний амнистыг бол авран хамгаалсан байна. За энэ өдрүүдэд мэдээж Франц улсын мэрэгчлэтнүүд бол одоо 3 өдрийн сургалтыг бол одоо энэ ангийн бүрэлдэхүүнд бол зохион байгуулж байгаа. За хамгийн гол онцлог нэг сургалтын хувьд бол агаар дээр одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх энэ сургалтыг бол одоо онцолж байна. За энэ сургалтанд бол мэдээж 3 дугаар шатлалын эмнэлгийн одоо эмч мэрэгчлэтнүүд болон 111-р ангийн бие бүрэлдэхүүн бол оролцож байгаа юм. Онцгой ерхий газрын харьяа агаараас 90 хаврах 111-р анги өнөөдрийн байдлаар 159 удаагийн дуудлагаар ажиллаж нийт 212 иргэний амь насыг авран хамгаалжээ. Энэ бол Монгол Францын хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Түүнчлэн Монгол Улсын засгийн газар гамшигт төсвөртэй дэд бүтцийг хөгжүүлэх 90 хаврах ажиллагааг орчин үеийн технологид тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Нисгэгчдийн ур чадвар гүйцэтгсэн цаг хэдийнэ 500 гарчээ. Хамгийн холын зай буюу Алтай 5 богд хүртэл сургалтын нислэг үлдсэн байна. За жилийн дотор нэг 170 гаруй цагийн нислэг үлдээд одоо нэг 500 цагийн нислэгт болсон байна. За хамгийн олон сая энэ оны 4 сард Баян-Улгийн аймаг руу Алтай 5 богд сургалтын нислэгээр явсан. Хүдний оргил дээр далайн төвснөөс дэш 4700 м өндөрт сургалт явуулаад хүдний оргил дээр газарт уулцсан байна. Тухайд ер нь цагаараа нөхцөл байдал ямар вэ? За мэдээж хүчтэй салхихтэй тийм хүүтэн тиймэрхүү байсан. Ер нь бол нислэг дэргэний үзүүлэлт бол хамгийн их дээр тулсан, лимиттэй тулсан тиймэрхүү сургалт явагдсан баг. За одоо хүртэл нийт нэг 21 орчим 21 үний тийм амсыг амар хамгаалах үйл ажиллагаанд оролцсон байна. Дандаа л ер нь бага насны хүүхдийг тээвэрлэх айгүй хүнд байдаг. Гавл нь бицарсан, нүүр нь бицарсан, мориноос унсан, автын осолд орсон тиймэрхүү нөхцөл байдал их хүнд байдаг. Одоо л одоо нисэх хэвэн дээр бол нэлээд ур чадвар нэлээд суусан баг тий. Яг хөө ер нь бол сайжраад явж байна. Ихтэй бас арай болоог байгаа. Ихтэй ерөнхий тодорхой хэмжээнд сайжирсан. Одоо их хөлгөөнгөд маазлууд хамтраад бит хоёр капитан ирэх авсан бие тааж нислээ. Одоо монголчуудтай нислэг хамт үлдээ явж байна. За энэхүү онгоц нь болохоор Францын Гюмбал гэдэг үйлдвэрийн хэд хөнгөн онгоц буюу 2 хүний жижиг сургалтын онгоц байгаа. Энэ онгоц маань гэхэд одоо Нью Зеландаас орж ирсэн. Одоо бидний хувьд гэх юм бол манай байгууллага маань нийт 10 нисгэж бэлдсэн. Бүгд энэ нислэг тэргийг дамжаад тэр том Easy 145 гэх агаарын хөлөг рүү ингээд шилжин дамжиж сурдаг. Энэхүү онгоц маань ерөн аюулгүй байдлыг бол маш дээд зэргээр хангасан. Хэд хөнгөн композит материалтай Porsche хөдөлгөөртэй хагаад. Тэгээд давуу тал нь гэх юм бол орчин үеийн нислэг тэргийн бүх юмнууд багцсан байгаа. Сүүлийн сенс буюу фенестрон ротортой энэ аюулгүй байдлыг бас илүү өндөрсгөж өгсөн. Мөн илүү бие даасан ротортой. Энэ нь болохоор сургалтын явцад илүү удирдахад илүү амархан болгож өгсөн тийм байдаг. Миний хувьд гэх юм бол би одоо нийт одоо 500 гаруй нислэгийн цаг хүрсэн. Сая 5 сарын 25-нд ахмадынхаа эрхийг аваад онцгой байдлын анхны ахмадуудын нэг болсон. Тэгээд яг энэхүү хугацаанд гэх юм бол ойролцоогоор 50 хүнийг эмнэлгээс эмнэлгийн хооронд шилжүүлсэн. Бас 90 хайх болон гал төмөртэй тэмцэх нислэг буюу гал сүнөөгч нарыг одоо 100 гаруй гал сүнөөгч нарыг одоо зөөсөн тийм л байна да одоогийн байдлаар. Энэ удаагийн нислэг дэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт дадлага сургалтанд 103 аль багч мэрэгчлэтнүүдийг хамруулсан. Оролцогчид агаараас аврах ажиллагааны чадвараа дээшлүүлэхээс гадна олон улсын туршлагаас суралцаж салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, гамшигын голомтод хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар харилцан мэдлэг мэдээлэл солилцлоо. Монгол улсын нутгийг дэвсгэрт байгаа 21 аймгийн бүх юунд бол дуудлаган дээр бол хурж ажиллаж байгаа. За голчлон бол одоо зам тээврийн осол тийм ээ. За тэгээ ахуй ослууд байж гэн. За тэгээ энэ маань өөрөө бол нөгөө газраар тээвэрлэхэд хугацаа алдах. За өвчтний биеийн байдал одоо хүндрэх эрсдлээс одоо өрцөн сэргийлэхийн тулд одоо лавлгаа шатны эмнэлэгтэй хамтраад агаараар одоо татан гаргалт хийж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд одоо эмнэлэг түлээлгэж өгөх ажиллагааг бол зохион байгуулалт ажиллаж байгаа. Ер нь бол жил бүр бол одоо яг мэргэжлийн чиглэлийн сургалтууд бол бүгд явж байна. За энэ дотор бол 90 хайх аврах тийм ээ тандалт хийх, дээр нь эмнэлгийн тусламж агаарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг явуулж байна. Монгол улс бүгд найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн өн хүрээнд онцгой байдлын ерхий газар бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад цуг элчин сайдын яам хамтран нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт дадлагыг 3 өдөр танхим практик хэлбэрээр зохион байгуулсан юм а. Сургалтыг Франц улсаас агаараас 90 хайх аврах багийн мэрэгчлэнүүд удирдан явууллаа.
Donc les 2 premiers jours ont été Өнөөдрийн байдлаар нислэг тэрэг түргэн тусламжийн үйлчлэгээ дөнгөж эхэлж байна, тийм үү? Тэгэхээр энд давуу тал байдаг, бас эрсдэлтэй тал байдаг. Энэ эрсдэлтэй талыг одоо ямар эмчилгээ, зарим эмчилгээ хийж болдгоо агаарт. Заримыг нь хийж болдог. Мөн хөөрөхөөс өмнө ямар арга хэмжээнүүдийг урьдчилсан байдлаар авч болох уу гэдгийг заашгүй мэдж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ одоо сургалт анхны сургалт боллоо. Дараагийн сургалт нь болохоор зайлшгүй бас бодит байдал дээр практик, онл практик хослуулсан дараагийн сургалтуудыг хийх нь чухал юм а гэдгийг хэлмээр байна. Агаараас авраа хамгаалах энэ анги дээр ирээд нисдэг тэрэгэн дээрээ за ийм эмнэлгийн материалуудыг авч явдаг юм а. Нөгөө нисгэд ийм юмнуудыг авч явах хэвээр хийгдэхгүй хэвээр эмчилгээ нь шүү. Гарах эрсдэл нь шүү. Нисдэг тэргэндээ ингэж суудгийн шүү. Өвчтнөө ингэж бэлтгэдэг шүү гэдээ яг практикаар үзүүлж байгаа. Энэ нь бол илүү их ач холбогдолтой нийт 100 гаруй одоо эмчнэр сургалтанд хамрагдлаа. Агаарын түргэн тусламж, нисдэг тэрэг түргэн тусламжийг одоо өвчтөнд хүргэх нь ямар давуу талтай юм. Тэрэн дээр эмчнэр ямар байдлыг одоо хамгийн гол нь баримтлах ёстой юм. Энэгээр одоо эрсдэлтэй тал нь юу байдгийг, ашигтай тал нь юу байдгийг гэдгийг аль болохоор онлын үүднээс болон мөн практик дээр тайлбарлахыг хичээлээ. difficultés et les contraintes. Сургалтанд онцгой байдлын ерхий газараа түүний харьяа үндэсний аврах баригад TG9 113, 111, 120, 119 дугаар анги нийслэлийн онцгой байдлын газар Арангай, Баяуулгий, Булган, Говьалтай, Дархуул, Дорнговь, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөр хангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнг, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын эмч сэтгэл зүйч нар хамрагдлаа.